Энэ 10 жилдээ бас маш олон үр хөвгтгүй айлуудад онгодынхоо хүчээр үр хөвгтүүдийг заяалгасан байна. Тэр чинь бас учир байдаг. Шалтгаан байдаг. Одоохоо гэж зэ. Авторын киноныхантаар ганц мэлчиж болоо. За яах вэ? Яа багсны. Яа. Аюу мохос. Йоо, та нар чи яаж байна өнөө? Зүгээр. Манай заалныхан чи юм гоё шүү дээ. Би яг өглөө нэгдийг загнажсан байхгүй. Бэлтгэлдээ орооч гэж загссан чи тэгээд өөрөө бахан загнуулчтай. Хөргийг үзэж байгаа нийтээ бас үзэгчтэй энэ өдрийн мэдээ хүргэе. За тэгээд миний хувьд бол одоо ойрын үед их сонь сайхан үйл явдлууд их байна гэх шиг. За тэгээд Fantastic Production-ийнхаа жүжигчин Алдар бит хоёр сэтгэл санаа нэгдээд бас сайхан гоё кино уран бүтээлүүдийг хий. Өшөө сайхан дил тайз болон дэлгэцийн уран бүтээлүүдийг гоё хий гэдэг утгаараа AI Production байгуулад анхны уран бүтээлээ одоо тун утга 10 сарын 3-нд үзэгчтэй өргөн барих гээд бэлдэж байна. Надад одоо алдах юм байна. Худлаа фокус. Овшнуудаас үж. Ажил дандаа хацж байна. Чи дива. Хүмүүс зарим нэг хүмүүс нь гайхал байлаа. Хүч нэрээ таяр продакшн байгуулсан юм уу те? Нэрээ таяр ингэсэн юм гээд олон хүн асуусан. Тийм. Алдарт маань бас өөрийн гэсэн хий бүтээ яг өөрийнхөө үзэл бодол санааг бас харуулах гэсэн толгойн дотор маш олон бүтээлүүд явж ирсэн. Тэгэл тэрийг болгоно л үзүүлж харуулахын тулд бас AI Production-ы найруулагч болоод уран бүтээл хийгээл явж гин гэсэн үг. Яг нарийн ширийн асуулт нь бол яг Алдараас бас асуух бах тий. За тэгээ миний анхны продюсерлж байгаа тий. Тэг цэг үйлдэл гэдэг уран сайхны кино маань одоо нээлттэй хийх гэж байгаа. Энэ хүү кино маань ямар учиртай вэ гэхээр Монголда баг анх удаага sci-fi буюу уран зөгнөлт, шинжлэх ухаан, драм гэсэн ийм төрөлтэйгээр манай кино ч одоо Монголдо Dolby Atmos дуугарлалтыг бас оруулж ирж байгаа. Би продакшнтай хамтарж байгаа ийм уран бүтээл. Жишээ шүү инээгээд яваад байна шүү дээ. Инээгүй юу? Инээгүй юу? Сая инээсэн юм шиг харагдсан да. Кино тал дээр би бас их олон сайхан найруулагч нар, залуу найруулагч нар тий шилдэг найруулагч нар Монголынхон бүхэл цаг үеийн найруулагчтай бас зургийн дарга хэмээх мэргэжлийнхэн дагуу олон жил ажиллаа шүү дээ киноны арын албанд. Одоо жахан урагшаага ил гарах өмнөх фронт руу орё гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр сая би найруулагч Сингид орчтой 2 жилийн өмнө хамтарч бас ажилласан. Тэр кино маань одоо дэлхийн олон фестивалуудаар бас шагнал аваад ирсэн. Тэр обжектыг хийсэн байхгүй. Тэгээд бэндэр найруулагчийн тэр кинонд тоглосноор одоо ёстой яг л намайг урлагт сампл гэдэг маань яг урлагт орж ирэх нэрийн хуудас одоо ингээл миний бүхэл амьдралын одоо сайхан яваа тий бүх гарааны эхлэл байхгүй юу. Би тэр кинонд аягүй дуртай, маш их дуртай. Намайг 10 сараа гүйцээж төрсөн. Арлын галд ээж бойдсон. Адууны дэлэн дээр хийсч яваа. 19-т самплхүү гэдгийг. Обжект production тэр нэг юм дүүрийн хөгжүүлэлт нүр аягүй гой санагдаад байна. Тий. Сампл чинь нэг тийм каск өмсөөл. Тий. Өөрийгөө бодоол. Тий. Бас тэр нэг юм бандажтай байна. Тий, бензкага. Тий штэ. Дургуун өмссөн гэдэг. Маш дургуй яа тэр өстө. Яг ингээд харах юм бол тэр палан дээр нь ингээд аскагата зогсож байгаа хэсэг дээр миний нүр жинкнээсээ ингээд улаацсан байдаг ш. Та нар ухраагаад үзүүд нэрээ. Хөөе, самплаа. Морийг хөрн хажууд л байх юм. Ойрхон л баймаарыг. Харин тийм. Мишэлээ. Уг нь яг тэр чинь ингээ урд өдөр нь ийм болсон бохгүй тэр зураг авал тэр чинь бэндэр найруулагч бидний нөгөө маргааш авах зургийнхаа хэсгийг уншлаг хийгээл байжсэн чинь одоо тэгээ меслийн ухаа оюун туул найз сараа энэ 3-ыг дуудаж ирж та нарын нөгөө өмсөд идэг ийм утсан ийм юм чинь байна уу та нарт чинь
яах гэж байгаа юм гэсэн чи за маргаашийн зураг авалт дээр энэ нөхөр өмсөн дөө гэсэн чи тул амар зүг байгаа өстой янз янзараа л байгаа шүү найруулагчаа гээл фүү тэгэхэд би өстой тулд амар гомдчихж үлээ. Строгийн ард такси залхаар строп таксигээд тааж хурд болчихж байгаа байхгүй юу? Тэнийг минь. Тэгээд чи би өөрөө бас сүлдүүд ч бас нэг кино тоглох саналыг дандаа татгалцсан. За би одоо арай өөр аясаар арай өөр өнгөтөрхөөр гарч ирээ бас өөрийн байгаа би бэлдрийн хувьд ч тэр хүн ер нь би бэлдэр өөрчлөгдөхөр хүний царай төрөх өөрчлөгдөд ирдэм байлээ. Бас мөрмөн айгуу гоё. Бамбаатай гөрөө. Ерөөсөө илүүдэлж ингээ асгаал. Илүүдэлж тавч нөгөө таргуун чин талгарын өвчтэй гэдэг чинь тэ. Тэгээд жоохон нуруу жоохон суултмал өгöd гарна. За жингээ хасъя да гэж явсан. Тэгээд тэгсэн чинь сүүлдээ нэх гоё энд явж байгаа тамирчмын хараад ирсэн чинь нэг сонь. Гоё юм шиг санагдаад. Тэгээ багштай хэлээд тэмцээнд орё гэсэн чинь багш. Би балаараа дагараа надад 40 жилийн өөх хийж яаж хайлахыг гээд. Тэгэхээр н шар гоцоогоод хайлуулчих л даа гэд. Тэгээд яг тэр хамгийн тэр эхний ангиллал буюу фит ангиллалд нь орсон. Гээл чигээл гоё үт юм уу би гэхдээ тэр ер нь бол яг юунд орсноороо нэг ичдэггүй шүү дээ өөрөөсөө. Яг хүмүүс янз янзаар л ярьдаг баг. Миний хувьд бол нэг ичдэггүй яа тэгэхээр айгүй олон хүнд би юу болсон бэ лээ. Мотивац болсон. Тэгээд ялангуяа залуучууд айгүй тийм надаараас бахархсан. Тэгэл таарх болгонд өстой гоё байсан шүү хаа, өстой та мундаг байсан шүү. Гэл зарим нэг хөрхөн та настай хүн ихэд өстой мундаг байсан гэдэг шүү дээ. Сая би бас тэр хэдэн жил 2 жилийн өмнө нөгөө нэг өөрийгөө ирс өөрчлөөд өөртөө тэмцээд нөгөө жин хаяад фитнесийн тэмцээнд орсон шүү дээ. За тэр тэмцээнд дуусгаад надад ямар хэсрэг дүрсгийг сана. Нөгөө гинт нөгөө тарган байсан чинь ингээд энэ минь чинь хонхоож гарч ирээ. Тэгээд нөгөө тий сахал махалурга байгаа нөгөө зөөлөн зөөргөө зөөлөнгөө зөөлөн төрхтэй ганзаач гинт ингээд хэрцгий мэт харагдал хэлсэн юм шиг юм. Тэгээд айгүй олон тийм сахал гэснээс таа чин бөө бахаа тий. Тий. Хэрэг бүү. За бөө болоод одоо 20 жил болчлоо. Одоо ерөн сүүлийн үед бөөлөхгүй их бодож байна уу. Яг бай тэгээд одоо эхний онгод авсан эхний 10 жил бол завсаргүй төмний төлөө гэдэг шиг те төмөө ол төлөө бол завсаргүй явсан. Дөр болгон шахуу бараг мэрэгчлээ жүжигчин биш болтлоо. Хүний зовлонтой ноцолдож угаасаа тийм ёс нь байдаг юм чи. Тэг ёстой юм чи. Тэгээд 10 жил яваад жаргалаа гэж ер нь хүн бол үздэг хардаг хүмүүс төр ирэхгүй шүү дээ. Дандаа зовлоо л гэж дандаа л хоёр нүлэмс дүүрэн л зовлонтой л хүмүүс ирнэ. Зарим хүмүүс нь ч бас тэгээд гоё жаргаж яваагаа зовлонтой андуураад бас ирдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэр маань зовлон гээл те одоо ерөөсөө сонин шүү дээ хүмүүс их сони юм дээр зовоод байгаа юм шиг зүгээр санагддаг. 10 жилийн хугацаанд ингээл үзэж хараа явж байгаад хүн өнөөдөр хүн өөрөө хөдөлмөрлөж ажил төрөл хийж байж өнөөдөр 5-10 цаас орж ирнэ шүү дээ. Зүгээр суугаад ч юм уу зүгээр бөөдөр очиод ч юм уу үздэг хардаг хүн дээр очиод ч юм уу мөнгө хэрэгтэй мөнгө дуудаад өгч гэдэг бол бас сонин. Бас тэргээрээ ч тэр 10 жил олон хүний зовлон заргалтай ноцолцсных бас амьдрал би өөрөө жүжигч хүн бас их олон амьдралын судалгаа харсан гэдэг шиг тий. Тэндээсээ би бас суралцж байгаа. За үр хүүхэдгүй айлуудад би бас энэ 10 жилдээ бас маш олон үр хүүхэдгүй айлуудад онгодынхоо хүчээр олон сайхан үр хүүхдүүдийг заяалгасан байна. Тэр чинь бас учир байдаг байхгүй. Шалтгаан байдаг байхгүй. Мэдээж ингээл үр хүүхдгүй хүмүүс ингээл үнтэй эмнэлгээр яваал үр шилжүүлэн суулгаал те олох нь олно болно. Тэнгүүтээ үр шилжүүлээл суулгаал гэх нь олдохгүй байгаа хүмүүс яг уучраал утгаал те ламар ч юм уу бөөгөр ч юм уу бас цаатах шалгуулах л өстэй байдаг байхгүй. Одоо яах те тэгээд одоо бас юм ярихаар одоо илүү өгүүлдэг заас чиний үзэж шаарддаг гэл хүмүүс тэгдгэлээ. Тэр нь ч одоо дүүрч юу гэхээр одоо ингээл юм онлайнаар те бүх юм онлайн шоп дэлгүүр бол байж болно. Онлайн үзэж хардаг хүмүүс байж болохгүй байхгүй. Онгод хэмжээтэй хүний үед таньсан сүүл гарч байгаа одоо энэ гэмт хэрэгүүд янз бүрийн л гэдэг юм. Аимшигтай юм болж тий. Миний талаар энэ бол зүгээр хувь хүн бас нөгөө хувийн юм бодлоо ч юм уу.
тэр миний хувийн үзэл бодлоор хэлэхэд зүгээр манай нийгэм юм өөрөө угаасаа сэтгэл зүйн үед айгу асар их догдолтой болсон. Сэтгэл зүй, сэтгэлийн тэнхээ, сэтгэлийг одоо барих чадвар, тэгээд хит их хин нэгэндээ нөгөө атаархал, нэгэндээ нөгөө дөөрхлөн ингээд илүү давмгай болцсон юм болов. Сэтгэл санааны болон оюун ухааны төгшөөр айдас давтцсан юм болов гэж боддоо шүү дээ. Шийдэл нь юу байж болох вэ? Таны хувьд зүгээр амьд харьцаал байхгүй болцсон юм болов да. Хүн хүний хоорондын гоё харьцаанууд. Одоо ингээд би зүгээр ингээл гэмт хэрэг хийгдсэн ингээл барьсан хүмүүсээ борохоор тэр хүн эсвэл их тийм ганцаардалтай байсан юм болов. Тэр хүнтэй хин нэг нь ярилцаж ойлголцохгүй байсан юм болов уу? Ягаад ийм амар юм болсон юм болов гэж боддоо шүү дээ. Заримдаа ч гэсэн надад ч бас их тийм хичнээн би ингээл гоё олон хүүхэдтэй, тэгэл гэр бүлтэй, ингээл хүмүүст харагдахад ингээл сайхан боловч бас асуудлууд байгаа шүү дээ. Би ч үгүй юм ч те. Тэгэхэд амар хүнд ганцаарддаг байхгүй би ч бас зардаг гинт. Тэгээ тэр ганцаардал дунд би одоо ойр тойрныхонтойгоо юм ярих гэхээр ерөөсөө үг сонсдог хүн байхгүй болсон. Зөвхөн өөрөө өөрсдөө ярьдаг болсон. Амиал ярьдаг болсон. Өөрөөрөө л ярьдаг, өөрөөрөө төлөөл явдаг болцсон юм уу нэг тийм бие биетэйгээ нэг гоё юм урам өгдөг юм байхгүй. Тийм юмнаас бас их болж байгаа болов гэж боддог. За яг хөө нийгэм угаасаа шүүмжлэл зөндөөл юм байна те. Нийгэм улс төр бүхэл юм байна. Гэтэ тэр дундаа зүгээр бүгдээрээ би сая яг 2-3 хоногийн өмнө л тийм пост өччихсэн. Яг ийм нийгэмд те бүгдээрээ нэг гоё хүний төлөө шаналдаг зүрх те. Бие биенээ гэсэн нэг хайр. За яг тэр хүн хатуу гэлээд гомдоосон байж болно ш. Тэгсээр нэ би нэг гоё уучлах сэтгэл энэ нэг гоё цохилж байгаа энэ бүлээн зүрхээ нэг юм цэв цэвдээ хүйтэн болгочихгүй шиг нэг аваад үлдчих юмсан даа л гэж зүгээр боддتي. Яг нэгнийхээ аз жаргал баяр мөчтөр яг ингээд чин сэтгэлээсээ байж чадах байсан. Энэ хүн алдчихл байвал тэр хүнд тэр хүмүүс нэг алдсан хүн дээр л дөрүүлдэг тэр нэг юм ялаасыг шавдаг тэр нэг юм сэтгэл зүйл их болчиход байгаа юм болов гэж би зүгээр хувьяасаа боддоо ш. Тэрнээс чинь хэн нэг буруутгаад ч юм уу те тэгсэн юм бол байхгүй. Яг тэр би нэг юм уухай зантай хүн билээ. Нэг өдөр битэл 30 минут гэртээ зүгээр сууж чаддгүй юм байлээ. Ягаад тэгэхээр одоо нөгөө яг л нэг сайхан амьдралын төлөө хүүхдүүдийнхээ бас нэг сайхан юмд хүрэгчий, бас нэг сайхан ажил төрөлтөө явчих гэдэг нөгөө нэг юм эцэг ихээс сурсан нэг юм ухаа заваа адуу зам маань байгаад байгаа юм шиг байгаа. Тэгээд ер нь нөгөө эр хүний нас 40 нас гэдэг чинь 40 хүрсэн 4 дарсаарт гэдэг чинь ягаад гэж хэлсэн бол тэгэхээр угаасаа эр хүний 40 нас их гоё л нас юм байлээ л дээ. Ягаад тэгэхээр бүх амьдралдаа нөгөө алдаж, оноод, унаж, босоод, гомдоод тэ хүнд одоо юу гэдгийг бүхэл бас нэг 40 хүртлээр бас тодорхой хэмжээний амжилт үзлээ шүү дээ. Хүнд хулигтуулаад одоо хамтарч байсан хүн маань тэ хулигтаач гэдэг юм ингээл одоо ингээл хүний наан цаанах амьдрал унаа босоо бүх юм үзэж байгаа. Тэгэл тэр дунд нь хүүхдүүдээ босгоол тэ өсгөөл үржүүлээл гэдэг шиг бүхэл юм дунд ингээл заримдаа сэтгэл готрал одоо юу гэдгийг бүгдийг үзсэн нас. Түүнгөд 40 гараад ирэхээр тэр олон алдаанаасаа тэр олон онооноос айгүй их юмыг ингээд бодоод төлөвшөө за ингэсэн юм чинь тэрийг яах вэ гэдэг хит их нэг адгуу зам бас багасаад ирдэг. Тэрэн дээр тэгж алдсан юм чи одоо энэ дээр ингэж алдахгүй бай гэдэг юм нухацтай нөгөө нэг бодол санаа зэгцрээд ирдэг нас юм бэлээ. 7 дугаар ангийн хүн маань ангийн арга болцсон гээд айгүй тийм бас өөрийнхөө хэмжээнд айгүй тийм шудраг бас яриад болдгоо. Тэг би хүүгээс хайгаад за миний хүү яг хөө мэдээч зөв олны төлөө тий хамт олонхоо төлөө ингэж зүв байгаа чинь зүв заримдаа ингэж шудраг хит ингэ шудраг байгаа чинь бас их өөрт чинь бас их айгүй заримдаа садаа болт шүү. Миний хүү бас хамт олонгүй болчихдээ шүү тий өмнө сонсох дургүй хүмүүс их олон байдаг шүү. Миний хүү бас заримдаа тэрийгээ бас бодорой л гэл байсан чинь шууд бас л нэг тийм яг миний цаг гаргасан. Яагаад та өөрөө ялгүй юм дээр шудраг бай гिचээд яг шудраг байхаар яагаад боль гэдэг гэдэг асуултанд би өөрөө бас унсан. Гой өөрийнхөө талбангараа тэгэл өөрөөрөө л амьдрах шиг сайхан байна. За болно дөө.